Podcasters-ийн 7 дугаар анги хэлж байна. Тэгээд гэгэнэ peanut butter jelly вэ. Тэгээд өнөөдрийн зочноор манай нэг найз ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө танилцуулаач. Hi, Nanda байна. Эндигийн найз. Тэгээд нөгөө өмнө 4-р дугаар шигээ ижилхэн Нандагаас ямар ном дуртай вэ? Ямар ном ярмаар байна гэж асуугаад тэгээ манай он болохоор энэ Монгол хэлээр ад үзэгдэх зориг, англи хэлээр The Courage to be Disliked гэдэг энэ номыг сонгосон байгаа. Тэгээд энэ номыг яагаад сонгосон, ер нь яаж холбогдсон, ер нь яснаа хальт ярих юм бол. За яагаад сонгосон бэ гэхээр сүүлийн үед уншсан номнуудаас ингээд таалагдаад надад ингээд юм нөлөө үзүүлсэн номнуудын нэг байгаа. Тэгээд анх яагаад уншихаар болсон бэ гэхээр мэдгүй. Ингээд зөндөө өөр ер нь юм номны подкастууд агайг сонсдог. Тэгээд хүмүүс яг энэ номыг агай гоё тийм бусад ингээд бүх юм personal development номнуудаас арай өөр тэгээд хэн мэлээ бүрийн university үлээ. Нөгөө ихтэй ах нэгтэй баг. Тэр ах нэг бүчлэгэн дээр юу гэсэн байлаа нэг юм нэг юм салтны дараа энийг уншаад ингээд айгу хэрэг болсон ингээд. Тэгээд ер нь надад айгу хэрэгтэй. Би ч айгу тийм нэг юм people pleaser юм хүн болгонд ингээд сайн хандгаж чичээдэг хүн баггүй. Тэгээд нэг юм ад үзэгдэх зэрэг дотоод байгаа юм шиг санагдаад тэгээд яг занийг авч уншия гэж бодож байсан. Тэгээд та ямар таалагдсан уу? Ямар санагдсан бэ? Ер нь бол надад бол амар таалагдсан. Надад тийм ер нь амар тийм хүмүүс амар өөрсдөө бусдад харьцуулах ч гэдэм үү ингээд тиймэрхүү юмны талаар номнууд зөндөө бидэн штэ. Ер нь өөрийгөө бити бусдад харьцуул өөрөөрөө бай гэд. Тэгээд тэр нь яг ингээд зүгээр тгээ хэлчихгүй. Яг ингээд залуу хүн тэг философч хоёрын ингээд диалог буюу харилцан харьцаагаар ингээд илэрхийлсэн байгаа болохоор би ч нөгөө нэг залуу хүнийх нь асууж байгаа ингээд асуултанд амар ингээд relate хийгээд тэгээд нэрээ яагаад юм болоо гэдгсэн чинь нөгөө нь философч хүн ингээд ийм байдгиймаа гэдгийг тайлбарлаа. Тэгээд номтойгоо хамт ингээд суралцаа явсан бас амар гоёсэн. Тийм надаас яг одоо зөв номнууд чинь ингээл үргэлжлсэн үг гэдэг шүү дээ. Харин энэ ном болохоор ингээд зүгээр яг залуу хүн тэгээ философи ингээ хоёр харилцаараа надад ч гэсэн яг тэр залуу хүнтэй ингээд адилхан асуултууд төрж исэн тэрийн асуугаад хариулт нь ингээ мэдээ явсан болохоор аягүй сонирхолтой байсан. За тэгээд манай ном болохоор яаж эхэлдэг вэ гэхээр тийм ингээд нэг залуу хүн философч хүнийг хайгаад тэгээд ер нь тийм асуултууд надад байна. Тэгээд миний асуултуудад та хариул. Тэгээд би санал нийлэх үгүй юу гэдэг дээр өөрөө шийдээгээд ер нь эхэлдэг байгаа. Тэгээд анхны бүлэм дээрээ болохоор ер нь ингээд шууд амар ширүү эхэлдэг. Ингээд трама байдаггүй гэд. Тэгээд энийхэн талаар дэлгэрүүлж ярих юм бол за ер нь бол яг миний сүүлийн үед уншсан номнуудаас энэ санаа айгүйх тавтагдж байгаа. Тэр нь болохоор ингээд чиний ингээд өнгөрсөн тохиолдсон үйл явдлууд чинь чамайг тодорхойлдог. Харин тэр болсон үйл явдал чи ямар хариу үйлдэл үзүүлж байгаа, ямар утга учир өгж байгаагаас тодорхойлогддог. Тэгээд ер нь бол чи ерөнхийм бахаа өөрөө сонгоно л гэсэн утгатай. Тэгээд гэхдээ бас яг ингээд ерөнхийдөө ингээд ямар нэгэн ном уншихад ялангуяа юм хувь хүний үжил ном уншихаар ингээд за энэ номд ингэ бичсэн байгаа болохоор энэ л үнэн энэ ингээд философийн хэлсэн үг 100% үнэн ингээд итгэж болохгүй. Тэгээ ялангуяа trauma doesn't exist гэдэг өгүүлбэр бас яг 100% үнэн биш. Яг үнэхээр энэ бол trauma байдаг. Одоо юу гэдэг бүр том одоо ингээд цэрэг мэрэгт яваад ирсэн тий нэм дайнаас ирсэн эсвэл жоохон бахтай ингээд амар юм тохиолдсон хүмүүс бол trauma байгаа. Гэхдээ аль болохоор ингээд тэрийгээр ингээд өөрийгөө тодорхойлуулахгүйгээр амьдрахыг хичээх хэрэгтэй л гэж ойлгосон. Тийм. Тэгээд нөгөө нэг ийм хэсэг байсан шүү дээ. Нөгөө хүн өөрөө анханасаа ямар нэг юм эхлэхээс өмнө зорилгоо тавьчихдаг. Тэгээд тэр зорилготоо хүрэх гэж тэр нь сайн муу байна хамаагүй өөртөө ингээд шалтгаан ч юм уу шалтгаан хаагаад байдаг. Одоо нөгөө нэг гэрээсээ гардгуу нэг хүний ингээд жишээсэн шүү дээ. Нөгөө хүүхдийн жишээсэн. Тэгээд тэрэн дээр нь болохоор аав ээж маа намайг жоохон бахт ингээд хайхрамжгүй хандсан болохоор би ингээд тэр нь надад ингээд трам үлдээгээд тэгээд би одоо гэрээсээ гарч чадахгүй. Тэгэл гэрээсээ гарчхаараа ингээд паник атак ч юм уу тиймэрхүү юм болоод байна гэд өөртөө шалтгаан үүсгэсэн. Тэгтээ ингээд анханасаа эхлэхдээ нөгөө хүүхдийн зорилго нь юу байсан бэ гэхлээр би гэрээсээ гарахгүй байна. Тэнгүүд нь тэрэндээ яаж хүрэх вэ гэхлээр ингээд тэр аргаа өөрөө ингээд толгойн дотроо бодоод тэгээд кодлцсон. Тэгээд бас тодорхой хэмжээний нөгөө эцэг ихээсээ өшөө авах, муугар хэлэхэд өшөө авах гэсэн нэг тиймэрхүү юмнууд байсан. Яагаад гэвэл нөгөө надад ийм яасан болохоор би ингээд өөрөө одоо ийм хүн байж ич та нарт ингээд муухай санагдуулна гэх нэг тиймэрхүү юм нэрээ бас ийм үзэг байдгийм байна гэж амар боддог. Харин тий өөртөө яг тэрийг үүсгээд идэх тий би ч гэсэн ингээд яг дургу ингээд ажиллаа хийх ч юм уу дургу ингээд хичээлээ үзэхээр тий янз бүр ингээд зүгээр бодоогүй мөртлөө зүгээр санаас би нөвдөд байгаа ч юм шиг. Эсвэл ингээд өглөө ажилдаа явах гээд ингээд босонгуудаа
За өнөөдөр ингээд жоохон би ингээд тавуутаад байна гэдэг ингээд бүр зүгээр биений хөвдөгөө зүгээр сэтгэлээрээ өвдсөн тий. Тэгээд явахгүй байх шалтгаан нь за би ийм шалтгаантай болчлаа одоо бас өвчтөмж явж яах юм ингээд тэгээд тийм өөртөө шалтгаан үсгээд тэгээд ажилдаа шалтгаан үсгээд байдаг. Ингээл би угаасаа л юм ягаад гэвэл миний надад ийм тохиолдсон. Тэгээд энэ миний буруу биш гэд. Тийм. Тэгээ нөгөө октоодас тийм байдэн штэ нөгөө daddy issues гэх нэг юм байгаад байдэн штэ. Яг нөгөө нэг жоохон бахт аав маа намайг хайхрамж үүсгэсэн ч юм уусгүй бол аав байгаагүй болохоор би одоо ингээд хөвшин хүмүүс сонирхдаг гэд. Тэгээд тэр юм нь бас ингээд бас нэг тийм үнэн биш. Яг ингээд анханасаа тэр хүн нэг тийм юм байсан. Тэгээд тэрэндээ хүрэх гэж юм уусгүй бол ингээд одоо ээж тийм одоо чинь ээж мэжтэйгээ ч юм уу те. Та ингээд угаасаа би ингээд аавгүй өссөн болохоор би угаасаа юм байна гэл. Нөгөө үндэ жоохон муухаар мэдрүүлэх гэж бас тэрийгэ зэвсэг болгож ашигладаг тиймэрхүү байдаг гэхээр нэрэл яг нөгөө нэг сул талаа яг өөрийнхөө твсэг болгоцсон сул талаа твсэг болгоцсон зүгээр бас нэг юм жишээсэн шүү дээ. Одоо юучлаа би алин нөгөө нэг юу яагаад гэдэг вэ? За ямар жишээ вэ? Тий энэ бол миний сул тал гээл. Тий одоо ингээд тиймэрхүү хүмүүс ингээд өөрийгөө юм би угаасаа юм сул дээрээ та нар намайг ойлгохгүй байна. Би юм асуудалтай. Та нар намайг хязээж ойлгохгүй. Тэгээд энэ миний буруу биш гэд. Тий. Би хитрхийн онцгой. Тэгээд онцгой. Гол дүр шиг мэдрэл. Философч нэг ингэжсэн санджлаа. Нөгөө намхан гэдэг хэдсэн шүү дээ. Тэр чинь залуу хүн чи та намхан болохоор би ингээд надаас юу анзаарсан гэж философч асуусан чинь та ингээд намхан байсан гэд. Тийм чи яг ингээд намаа намхан гэж харж байгаа. Тэгээ өөр хүн ингээд надаа ирж ирээд намхан байх чинь зүгээр шүү дээ. Чи яг л зүгээр л ингээд байна гэд. Тэгээ надаа хэлэнгүүт нь би чи намхан байх хүнийг өстө ямар гэдгийг мэдэхгүй байна гэж хэлжүүл нөгөө хүмүүс нь бүр ингээд ойртохоос ингээд яасан гэж бүр ингээд өрөвдөөд миний зовлон ойлгохгүй байна гэж. Бүр ингээд хэлхээ юу ч хэлхээс бүр айдаг болчихдог. Тэгээ тэрийг ингээд өөрийнхөө зэвсэг болгоход ашигласан тий. Тийм тохиолдлууд бас байдаг санагд. Би ч бас яг тэр хийжсэн юм шиг санагдаад байна. Тэгэл баахта тий. Тэгэл та ингээл ийм болохоор нь би ийм байх байна гэл яг нөгөө өндөө зүгээр насанд бол би дандаа тэгдэг байсан. Харин тийм уучлаарай. Тэр жишээн дээр бас тэгдэж штэ. Одоо хэрвээ ямар нэг өндөр хүн байгаагүй бол тэр хүн өөрийгөө навхан гэж мэдрэхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө нөгөө нэг юм inferiority тэр сул талаа objective байдлаар биш юм subjective байдлаар ойлгох хэрэгтэй. Тийм. Бусад хүмүүстэй харьцуулахгүйгээр. Тийм. За ямар ч сан нанагийн хэлснээр ингээд шууд ингээд smoothly тэр chapter тэр бүлэг рүү орох уу ингээд нөгөө inferiority superiority complex. Тийм. Монголоор одоо юу гэх юм? Одоо дутуугийн комплекс, илүүгийн комплекс юм уу? Гэтэ бас жоохон юу байгаа шүү дээ. Комплекс тэгээ зүгээр юм хоёр нь өөр мөр гэдэг. Тийм. За англиар болохоор тийм. За ээж. Ном чиний ном англи. Монголоор хэлсэн бол амар өгнөд амар. Feeling of inferiority гэхийг одоо жоохон юм дутуугаар мэдрэх мэдрэмж. Тэр нь болохоор хүн болгонд байдаг. Байх нь бол угаасаа normal энгийн зүйл. Гэхдээ тэр нь хитрхи их болохоор дутуугийн комплекс болоод тэр нь юм хортой болж эхэлдэг. Тийм дутуу санагдахнаас зүг гэж байгаа нь тий. Би ингээд өөр хүмүүс илүү боловсралтай мэн. За би ингээд өөрхөн боловсралтай анхаарах хэрэгтэй мэн ингээд тэгээд илүү боловсрал авах тэр нэг зөв дутуугийн комплекс. Харин тэр хүмүүс ийм их юмтай болохоор л ингээд илүү амжилттай явж ингээд тэгвэл тэр нь тэгээд бүр комплекс дутуугийн комплекс болсон байна. Тийм ингээд хүн болгон ингээд өсөн дэвжихийн төлөө амьдэрдэг. Одоо хинч байсан Elon Musk гэж байна уу? Хинч байсан Taylor Swift те. Хамгийн дээр байгаа хүмүүс ч гэсэн би дахиад дэше явмаар юм гэсэн юм өсөөл эмзэлтэй байдаг. Тэр нь ингээд байгалийн. Гэтэ тэр нь ингээд хитрхи их болоод би хүмүүсээс дутуу байна ч юм уу. Тэнгүүтээ нөгөө бас нэг сонирхолтой юм нь нөгөө илүү байх тэр асуудал нас тэр дутуугийн комплексээс өөрөө үүсч гарч ирдэг гэд хоёр амар тустай ойлголт гэж бодож ирсэн чинь үнэн хэрэгтээ амар юу. Тэгээ амар одоо дутуугийн комплекс ихтэй хүн болохоор одоо өөрийнхөө ингээд илүү гэж харж байгаа хамаг юмараа ингээд би энэс дээр гарчлаа ч юм уу ингэчлээ тэгчлээ гэх тэрэн дээр амар ингээд акцент өгөөд амар их тэрийгэ бодоод тэгээд өөрийгөө ингээд ментали толгой тархин тэрнээс өөр юм бодож чадахгүй ингээд би тэрнээс дутуу байчлаа ч юм уу би тэрнээс илүү байчлаа гэд үйлдэл болгон дээрээ ингээд амьдралыг амар тэмцээн болгож хараад идэг гэдэг. Тийм. Бас нөгөө гадуураа бас айгүй өөрийгөө чимдэг. Дараа ингээ 10 хурундаа бүгд ингээд тийм ингээд илүү үнэтэй цүнхэрдэг ч юм уу. Тэгжиж л яг ингээ өөрийгөө би чамаас илүү шүү гэд. Тийм. Тэгээд тэр би чамааг илүү шүү гэж бодож байгаа бодол нь анханасаа нөгөө дутуугийн тэр асуудлаас нь комплексээс нь олж харсан гэдэг нь бас нэрээ тийм биш үү гэд.
тэр бодлоос тэгтээ өөрийгөө ингээд чөлөөлчих юм бол ер нь амьдрал амар тэр утгаас амар амархан энгийн болох юм шиг. Ер нь энэ ном ч өөрөө ингээд амьдрал амар энгийн зүйлээ хүмүүс өөрсдөө л ингээд амьдралыг илүү хэцүү хүнд болох гээд ингээд байгаад идэг гэд. Тэгээ манай нөгөө залуу хүн болохоор философичтой үгүй ингээд амьдрал ингээд амар хэцүү тэр энэ гэд хэлжсэн ингээд хэцүү болгож байгаа хүмүүс нь бид нэр өөрсдөө тэгээд. Тийм дээр айгу гоё өгүүлбэр хэлсэн мэт ч тэгээд чи ер нь ингээд урагшаагаал явах хэрэгтэй битээ хажуу тийшээ хар хүмүүс хаана явж байгаа гарсан байна уу хаана явж байна уу тийм зүгээр л чи урагшаагаа яа өөрийнхөө хурдаар яв. Тийм тэгээд ер нь бол цаашаагаа ингээд хүн өсөнд хүчгийг хүчээх нь угаасаа л байгалийн зүйл. Тэгээд тэрийн зүгээр л битгий хэтэрхий их байлга зүгээр тэр яг одоо ямар зураасыг үл олох хэвээр. Бас нэг юм сэтгүүл дээр одоо миний насны хүн надтай адилхан он жил наслчаад ийм амжилттай авч хахад ямар харин би ингээд явж байгаа 7-тэй шүү. Төрсөн өдөр нь 7 юм байна. Харин тийм бас тэр нөө өрсөлдөгч гэж хараад ахаарыг тгийж хардаг болчихсон. Тийм. За гэгэнийг хэлснээр нөгөө өрсөлдөгч болон нөгөө comrade буюу юу болох юм бэ? Тийшээ яцгаа. За тайлт ингээд арах юм бол тэгээ өрсөлдөгч болон миний одоо найз болон хамтран дээшлэх хүн хамтрагч энемиг одоо юу? Дайсан найз. Тийм дайсан гэ зөөр ингээ өрсөлдөгч бүр яг дайсан гэж амар онцлогдсон. Дайсан тэгээ нөгөөтг нь одоо найзууд хамтран болор талаас ачгүй. Нөхөр гинэ. Нөхөр гэж. Нөхөр. За дайсан болон нөхөр гэсэн үг байсан. За тийшээгээ хальт арах юм бол. За тийм хүн болгон ингээд дайсан болон нөхдүүдтэй байдаг. Тэгээд үнэ. Тэгээ чи ингээд өөрөөс чи илүү явж байгаа хүнийг одоо жишээ нь ах чин ингээд чамаас одоо эцэг эхчүүд юм ах эгч нарыг амар харьцуулдаг. Тэгээд одоо ах чинь жоохон юм Монголын юм шүү бодоод тахаас. Ах чинь юм явж гин, эх чинь юм явж гин, ийм амжилттай явж гин, спортын амжилттай харьцуулсан. Тэг чахаа чи гээд өөр насны ингээ хүмүүсийг ингээд харьцуулаад илүү амжилтанд явж гин ингээд чи одоо яагаад ингэхгүй байгаа ингээд тэр харьцуултанд ингээд болоод тэгэн хүмүүс өөртөө дүнэлт тэгээд за би дутуу явж байгаа юм ингээд тэгээд ахыхаа ихчээгээ гаргасан амжилтыг ингээд амар одоо өрсөлдөөн гэж хараад надаас илүү их одоо ялчлаа надаас илүү их олон ингээд зүйлтэй олчлоо гэд ингээ өрсөлдөгч гэж хараад тэгээд илүү ингээд би дутуу гэдэг санагдаад байдаг. Харин ингээд хүний амжилтанд ингээ баярлаад за энэ ингээ миний нөхөрлөл энэ бол нөхөр учраас надад одоо амжилтууд нь би ингээ баяр хүргээд баярлаад тэгээ байх юм бол энэ илүү ингээ тийм чамд илүү тэрүүл хаан зөв тийм чам дутуу санагдахгүй байх болно гэж хэлж байсан. Тааш ямар санагдсан тэр бүлэг? Нөгөө амьдралыг нөгөө юу явал амар амархан санагдана гэсэн амар үн санагцахгүй яг хүмүүсийг дайсангаа биш бүгдээрингийн зэрэг гэлээ юу лээ. Нөхөр тийм нөхөр гэд харчих юм бол одоо жишээ нь ингээд хүмүүс ингээд өөр хүний амжилтыг харчаад энэ хүн амжилтанд хүрчлээ тэгэхээр ингээд би ялагдцсан гэсэн үг гэд яг үнийн хэрэгтээ тэр хүний амжилтанд хүрсэн чиний байгаа байдалтай ямар ч хамааруулахгүй байгаа штэ тэгээ тийм болохоор хүн өөрийгөө ингээд зориуд ингээд win lose буюу ингээд ялагдаж гэсэн тиймэрхүү ингээд хайрцагт хийгээд байдаг гинэ тэгтээ ингээд хоёулангийн ингээд ялагч гэд харах юм бол те одоо миний нөхөрийн амьдралд ингээд амжилт болж байна гэдэг чинь надад бас ингээд баярлах үйл явдал тэгээд зүгээр хальт харах юм бол те миний ингээд хайрлаж байгаа миний ингээд дуртай хүмүүс нь дээшээ яваад ах юм бол тэр нь ингээд надад гоё гэж ингээд хамаг нөхцөл байдлыг харах юм бол амар амархан. Тэгтээ ингээд бусад хүмүүсийн амжилтыг өөрийнхөө ялагдaltaй дүүцүүлээд авах юм бол тэр нь болохоор өөрийг нь дотроос нь амар идчихдэг тиймэрхүү бодол болдог. Тэр нас ингээд тэр бодлоос чөлөөлөх нь амар зөв юм шиг санагдсан юм шиг байсан. Яа, гоё л. Энэ бүлэг сайхан дуусчлаа дөө. Яг гоё хатаагаа хийчихлаа. Тий, сайхан багцлаад тавьчихлаа. Тий. За тэгээд өөрөөс нэг бүлэг байсан. Нэг ер нь бол энэ номны нэг том санаанд нэг юм санагдсан байхгүй юу? Нөгөө all problems are interpersonal problems гэдэг хүний хамаг асуудал нь болохоор хүний харилцаанаас шалтгаалдаг гэдэг. Анх яаж ихсэн бэ гэхлээр ингээд зүр төсөөлөл гэд хэлсэн шүү дээ. Ингээд энэ хорвоод ямар ч хүнгүй гав ганцаархнаа амьдарч явах юм бол яг ингээд бидний амьдралд ямар ч асуудал байхгүй. Гэтэ угаасаа тийм нөхцөл байдалд орохгүй. Ягаад гэвэл хүн гэдэг чинь өөрөө нийгмийн амьтан анханасаа ингээд өссөн.
Тэгээд за энэ бүлгийг дэлгэрүүлж ярих юм бол За тийм ер нь бол бүх асуудал бол хүн хоорондын асуудал гэж байна. Тэгээд энэ ч бас 100% итгэмээргүй одоо чи өвдсөн бол тэгээд тэр чинь хүнээс хамаагүй гэхдээ чиний асуудал шүү. Тийм. Гэхдээ ер нь бол it makes sense. Одоо тайлбарлал би ингээд сургуульд хахад ингээд айгу ер нь юуны тухай айгу гоё хэлсэн байдаг штэ. Ганцаараа байна гэдэг нь ганцаардж байгаа гэсэн үг биш. Тэгээд чи ганцаараа айгу аз жаргалтай өөртөө ингээд юм хүчлээ байж болно. Харин хүмүүсийн дунд айгу ганцаардлын мэдэр тэр хүмүүс чамайг ярьж байгаа юм амар өөр чи ойлгохгүй. Тийм, чи нэг юм хайр гарын хүн шиг мэдрэмж аваад тэр хүмүүс би чи ингээд тэнд байх ёсгүй юм шиг мэдрэмж аваад тэр айгу том ганцаардл болдог. Тэгэхээр тэр чинь бас айгу хүмүүс дунд ганцаардаж тийм хүн хоорондын харилцаа чамд асуудал ууддаг гэдэг хамгийн том жишээ байхгүй юу? Тийм чи ганцаараа байхдаа зүгээр хаад хүмүүстэй байхад асуудалтай байгаад байна шүү дээ. Тэгээд надад ч гэсэн тэгээд санагдсан нөгөө хүн хаяа ингээд ганцаараа байхгүй тулд ингээд хүмүүсийн дунд ингээд зур орчдөө штэ. Яагаад бол би ганцаардмааргүй байна гэд. Гэхдээ яг хүн нэрхтээ ингээд өөртөө амар өөр үзэл бодолтой тиймэрхүү ингээд хүмүүсийн дунд чи өөрийгөө тавьчих юм бол ингээд тэр хүмүүс нь өөртөө уулзраа болоод байгаа ч гэсэн чи угаасаа тэр ингээд хүрээлэлд байх ёсгүй хүн байгаа болохоор чи ингээд бүр ганцаар байхасаа ганцаарж байгаа. Тэгээд тийм болохоор ер нь ингээд ганцаараа байж сурах гэдэг нь бас өөрөө амар том юм. Яагаад гэвэл хүн ингээд ганцаараа байхдаа хамгийн их өөрийнхөө талаар юм ойлгох юм шиг. Тэгээд тэрэн дээр ер нь бас тийм санагцсан. Тэгээд бас өөр нэг юм нэмж хэлэхэд нөгөө нэг бусад хүмүүсийн чамааг яаж харах гэсэн өнцгөнд өөрийгөө ингээд молд хийх гэдэг чи яах вэ? Одоо өөр хүний баримлын шавар болгоод. За ямар ч гэсэн ингээд одоо ингээд чиний хамаатнууд ч байна уу те, чиний эцэг эхүүд ч байна уу, миний хүүхд ийм байсан бол миний хамаатан ийм байсан бол ч юм уу, эсвэл ингээд тийм ингээд тодорхой хэмжээний ийм байгаасаа гэсэн нэг тийм юм байгаа штэ. Тэгээд тэрэнд нь хүрэх гээд ч юм уу, эсвэл тэрийг нь давж гарах гад хүн ингээд бусдын төлөө амьдарч байгаа юм шиг тиймэрхүү юмнууд амар байгаад байдаг. Яг ингээд за би энэ хүмүүсийн ингээд энэ хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн хүн болохын тулд би одоо ингээд хийх хэрэгтэй байна. Би одоо бакалаврын зэрэг аваад араас нь мастер аваад араас нь доктор аваад тэгээд тийм мундаг хүн болоод тэгжиж энэ хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр имийг ингээд өөрийнхөө яг хүссэн хүсэл гэхээсээ илүү бусад хүмүүст яаж харагдах талаас ингээд хийгээд ахаар хүн өөрөө нэг залхдаг. Тэгээд ингээд тэрнээсээ болоод ингээд burn out ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд болдог. Тийм болохоор ингээд энэ хүн болохоор хэцүү ч гэсэн хүн өөрийнхөө амьдралыг яаж ингээд mold хийх вэ? Яаж өөрийнхөө амьдрал ямар хэлбэр байх вэ? Тэгээд яах вэ хийх вэ гэдгээс ингээд гэдэг дээрээ амар анхаарал явах юм бол ингээд ярихад амархан ч гэсэн ингээд тэрийг амар бодоод хийх юм бол ингээд амар зөв юм шиг. Угаасаа нийгмийн амьтан болохоор хүмүүс таалагдах гад яах хүсэл хүн болгоно ингээд байдэн штэ. Гэхдээ ингээд тэрийгээ ингээд юу яагаад гинт нөгөө нэг бичлэг бодогчлаа. Та нар нөгөө тэр YouTube бичлэгийг үзнэ нөгөө MIT нөгөө нэг нөгөө доктора хамгаалаад тэгснээ одоо болохоор ууланд амьдарч байгаа гэд би нэг 50 минутын сонсоогүй юу? За үзнэ. Тийм. Тэгээд тэр ах яасан бэ гэхлээр ингээд 19 жил ингээд тархийг судалсан гэж аахгүй MIT-д. Тэгснэ араас нь 10 жил болохоор ингээд тийм яг эмчээрээ ажилласан. Тэгээд ингээд 30 хэдтэй те. Тэгээд ингээд юу ойлгосон бэ гэхлээр ингээд хүмүүсийн өвдөж байгаа асуудлыг яг уг унцаар нь авах ш тэр ах өөрөө юу гэж мэдэрч ийсэн бэ гэхлээр хан байгаа штэ ханаас ингээд дээрээс нь ингээд ус тусаад байна. Тэгээ тэрийг ингээд усын хаанаас нь тусаад байна ягаад тусаад байна гэдэг талаасаа биш ингээд шууд зүгээр дээрээс нь ингээд бодоод исэн юм шиг мэдэрсэн гээд одоо үйлчлүүлэгт одоо нөгөө өөр дээр нь ирж байгаа ингээд өвчтөнгүүд нь миний нуруу өвдөд байна гэх тэгэнгүүт нь нуруунд дээр нь хаалгаа хийж байгаа. Гэхдээ эцээ нөгөө хүнийх нь нуруу өвдсөн шалтгаан нь болохоор нөгөө poor diet буюу буруу хооллолтоос болж байгаа. Тэгээд ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй тэгээд амьдралд нь ингээд сөрөг энергитэй хүмүүс байгаа ч юм уу тиймэрхүү юмнуудаас нь болоод нөгөөнийх нь нуруу уучхад тэр юм чинь өөрөө зүгээр нурууг нь ингээд нэг янзлал байхад тэгээд тэр хүн нь өөрөө буцаад нөгөө тэгээд тэр ах ингээд би амар утга учиргүй амьдраад байна гэж өөрөө мэдэрсэн болохоор тэгээд уул руу гараад тэгээд өөрийнхөө одоо яг хүсэн бусад хүмүүсийн тий нөгөө нэг expectation-д нь хүрэхгүй зөвөр би өөрөө ингээд инким байна гэдгээ ягаад тэгээд өөрөөс нь хүмүүс зөндөө асуудаг гинэ та одоо ингээд бүр ийм агав юм чи ийм ундаг юм чи хэдэн зуун мянган доллар ингээд олж ийн тэгээ энэ амьдралаас ягаад ингээд walk away ягаад гараа явж байгаа юм бэ гэсэн чи нөгөө нь болохоор ингээд
тэр 40 минутын бичлэгийг хийсэн байсан. Тэгээд Тэр чинь яг ад үзэх зориг байхгүй юу? тийм яг ингээд бусад хүмүүс яг юу гэж Бусад бодсон ч тийм хамаагүй. Тэгээд комментуудыг уншсан ч гэсэн амар сонирхолтойсэн. Тэгэхээр тэр үзээрэй. Бараг 10 сая үзэлттэй болчихсон. Тэр линкийг энэ дээр тавиараа. За линк зүгээр байгаа шүү. юу ч болсон ингээд өөрийнхөө Тийм. нөгөө нэг зүгээр ингээд нэг юм дотроос хайрцагнаас гараад тий өөрийнхөө дуртай зүйлийг хийж болж ш тий. Тэгээд бас Хүн таалагдав. тийм тэгээд бас зүгээр хайт хэлэхэд нөгөө нэг эхнэр нь бас амар хүрхэн санагцсан. Ингээд эхнэр Одоо нь л агууд амьдарч байна. тийм одоо л хамт ингээ болно. Агууд биш уулна биш үү? Агуу биш агуу. За уулна. Тийм тэгээд зүгээр ингээд одоо нэг ямар нэгэн хүнд хэцүү байх юм бол ингээд хамт амьдарч байгаа хүн хамтрагч нь ингээд дэмжихгүй байх юм бол бүр хэцүү болоод байдаг шүү дээ. Тэгсэн чи эхнэр нь ингээд чамд хэцүү байгаа юм бол хоёлаа ингээд шинээр ингээд өөр амьдрал эхлэе гэд тийх тэр ингээд хүмүүст ад үзэгдсэн ч гэсэн хамаагүй ад жаргалтай болгож байгаа зүйлээ хийя гэсэн тэр бичлэг дээр гойсон. Ямар гоё юм би. Надаас нөгөө нэг энэ бүлэгтээс хүний ажлыг битгий хий гэсэн нэг таалагдсан. Нөгөө бид нар ингээд одоо хүнд ингээд ямар харагдж байгаа л хүн одоо намайг яаж харах бол хүн юу гэж бодох бол гэж бодод байдаг. Гэхдээ тэр хүний ажлыг хийгээд та. Тэр хүний яаж бодох нь тэр хүний ажил. Харин чи өөрийнхөө ажлыг хий өөрөө юу гэж бодохтой анхаар. Тэгээ бас ингээд одоо жоохон ингээ хүүхд мөхттэй. За одоо чиний даалгаврыг хийлгий аль байлаа даалгавар хийхгүй бол одоо хичээл дээр очиж яалаа гэд. Гэтэл Хүүхдийн даалгавар тийм хүүхдийн даалгавар хүүхэд л яг сургууль дээр очиж юу байна. Тэг ямар ч нөгөө нэг залуу хүн асуугаадсэн тий. Тэг ингээ ямар ч оролцоог байх юм уу? Тэр чи ингээ хүүхэд юу ч мэдэхгүй хичээлээ экстра мэдэхгүй. Тодорхой хэмжээнд чи ингээ хичээлээ экстрагийн хэлнэ хийхгүй тэр хүүхдийн асуудал. Тэгээд багаас нь ингээл зүгээр гяс ингээл гутлын үдчий за гяс ингээд хичээлийн хэлэх ингээд юмнууд ингээ өөрөөс нь ингээ хийж өгөөд ингээ явах юм бол тэр ингээд баг баг ингээ хоримтлагцаар агаад ингээд өөр ингээд юм хийх ингээд ямар ч дур хөсөлгүй нэг амар тийм за ингээ өөр хүн хийдэг ч гэдэм үү тэгээд ингээд өөр хүний ажлыг хийгээдэл ер нь үр дүнд нь тийм л болно. Тэгээд тийм болохоор яг өөрийнхөө бодож байгаа зүйл дээр л анхаарад өөр хүний юу гэж бодож байгаа бол тэр хүний ажил гэдэг тэгээд ер нь бол өөрийнхөө ажлыг хийх явах хэрэгтэй билээ. Энэс айгу яг бид нэр өдөр болгон дандаа тохиолдог асуудал шиг санагдсан. Харин тий. Одоо ингээд нэг өгүүлбэрээс шүү дээ. Чи өөрийнхөө яаж харагдж байгаа биш чамайг яаж харагдж байгаа санаа зовж байгаа ганцхан хүн бол чи өөрөө. Тийм нөгөө өөр хүмүүс зөвөр өөрсдийнхөө нэг хийгээл өөрийгөө бодож байгаа. Чи бол өөрийгөө л ганцаараа л бодож байгаа. Тэр бол тийм үнэ шүү. Тийм. Хүн таалагдах гэж. Хүний бодож байгаа зүйл дээш нөлөөлөх хөт тий. Тэгэл тэрийг яг хүлийн шүрүүд амьдрах нь амар юм шиг. Одоо нөгөө нэг хамаг хүмүүс таалагдахыг хүсдэг нэг тиймэрхүү хүсэл байгаад идэв штэ. Гэтэ угаасаа хүн болгон чамд дуртай байхгүй амар үнэн. Тэгээ би бас яг энэ фактэд хүрэх гэж нэлээд бас удсан. Ер нь бол хүрэх айгүй хэцүү. Энийг уншны дараа ч гэсэн ингээ хичээж байгаа ч гэсэн хэцүү стил боддог байхгүй. Би ямар тэнэг юм хийчихвэ. Намайг юу гэж бодож байгаа л гэл. Харин дээ. Тэгээ хүмүүс жигнэсээ одоо чинь тийм одоо нэг хүн чамд жигнэсээ ингээд дургу байлаа гэж тэл та тэгэх юм бол ингээд за энэ хүн надад дургуун байна гэхээсээ илүү за энэ хүн дургуун юм чинь энэ хүн дургуй байх шалтгаан бас бараг бүх хүмүүст байгаа. Тэгэхээр ингээд надад амар том асуудал байгаа даа гэж би ингээд юу нээр боддог байсан байхгүй юу. Гэтэ зүгээр үнийн эрэхтэй тэр хүн л чамд дургуй байна. Тэрнээс биш ингээд тэр нь болохоор бусад хүмүүсийн чамайг юу гэж бодохтой хамаагүй эсвэл чиний яг ямар хувь хүн гэдэг чинь бас ганц тэрнээс ч хамаарах зүйл биш гэд. Ер нь бол тийм яг ингээд хин ч ингээд дэлхийн бүх хүмүүст таалагдахгүй шүү дээ. Тэгэхээр чамайг ад үзэгдэх хин нэгэн хүмүүс тохиолдгол болно. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөл зоригтой л байгаарэ. Харин тэр нөгөө нэг агууд энэ уулан ахигч хоёр шиг те. Нохот байгаа. Хүний юу гэж бодох хамаагүй зүгээр ингээ амар эмч хийж агаад ингээ зүгээр бүр уул руу гараад 20 жил ингээд тэрнийхээ төлөө явчаад тэгээд эцээц. Тэгэл амьдрал яг үнийг олсон байхгүй. Гэтэ бас ингээд нэг бодоход нь штэ. Ингээ хүмүүс ингэдэж штэ. За би одоо тэдэн жил энэний төлөө ажиллажлаа. Тийм болохоор би ингээд үргэлжлүүлж ингээд хийнэ гэх тэгээд идэв штэ. Гэтэ үнийг аль хэдийн золиослсон байдаг. Яг ингээд өнгөрснөө бодоод идэв штэ. Би өнгөрсөнд ийм их цагаа золиослсон юм чинь одоо ирээдүйд ч гэсэн энэгээр явах хэрэгтэй гэд. Гэтэ үний эрэхтэй хэрвээ тэр ах ингээд тэр аз жаргалгүй амьдралаараа дахиад ингээд 20 жил амьдэрсэн бол тэр хүн үнэхээр амар аз жаргалгүй байх гэсэн. Гэтэ ингээд харин ч ингээд зогсноороо ирээдүйн одоо өөрт нь үлдсэн тэр 40 50 жилээ ингээд аз жаргалтай болох сонголтоо хийж байгаа байхгүй. Тэгвэл бас нэг амар өнгөрсөндөө баригдаад би одоо ийм юмны төлөө ингэж зүтгэсэн юм чинь одоо ингээд
үгүй гэж хэлэхэд ч юм уу өөр зам хайхад хитрхи оройтцсан гэ тийм бодолтой ингээ баригдаад идэг хүмүүс зөндөө байгаад идэв шүү дээ. Харин би бас яг тэгдгээ. Оо одоо энэ ажлыг 1 жил хийчлээ. Одоо үргэлжлүүлээд хийх хэрэгтэй гэж. 1 жил боллоо. Тийм. Тэг яг нөгөө бас нөгөө үерхтэй хүмүүсийн хоорондоос тийм 7 жил үргэлжлээ. 7 жил үргэлжлэм чи одоо би ингээл энэ ч нэ байх хэвээр. Миний хайрын 7 жилийн алдчихлаа. Одоо ингээл би энэ хүнийг ингээд өөрчлөөд ингэж одоо өөртөө таалагдахаар болчиход хахад ягаад одоо миний энэ удаа борог өөрчмийг өөр хүн илгэхстэй ингээл нэгс тийш мэгээд. Хүнээс бас яг нөгөө юм эргүүлээд тэр бас нэг чухал зүйл байсан шүү дээ. Тэрний талаар хальт ярих юм бол хүнээс ингээд эргүүлээд юм өөрөө ингээд сайн мичэнгүүд нөгөөнөөсөө тэр нөгөө нэг reward and punishment education.